Энэ туулын замын асуудлаар иргэд тэр эрдэмтэн судлаач тэр улс төрийн намууд ч тэр шаардлага хүргүүлээд байна. Тэгээ энэ иргэд эрдэмтэн судлаачдын байгаль орчин замын төвжирэлд эдийн засгийн үр нөлөө төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой энэ асуудлуудаар дэвшүүлэн тавьж байгаа энэ зарим үндслүүдийг нь Монгол Улсын засгийн газар хүндэтгэж хүлээж авах хэрэгтэй. Төр ард түмнээс олж авсан их мэдлээ шүү дээ. Энэ хууль хяналтын байгууллага энэ туулын хурдны замын төсөлтөд холбогдуулаад энэ үүсэт байгаа хотын удирдлагуудыг шалгаж үнэн зөвийг нь тогтоох асуудлыг нэг талд нь гаргахгүй бол иргэд олон нийтийн дунд бас энэ төөрөгдөл үүсэх байдал бол одоо хэмжээнээс итэрлээ. Тийм учраас хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж энэ одоо зарим одоо нийгэмд үүсэт байгаа асуудлууд дээр эргэлзээ тэнэгэлзүүдээр эцсийн зэг тавьтал туулын хурдны замын төслийг зогсоож байна.